За сайн байцгаана уу? Excel програм дээр drop down list буюу одоо ямар нэгэн асуулт хардталт одоо сонголттой хариултыг гарч ирдэг байдлаар хэрхэн хийх вэ гэж. За ийм одоо юу байлаа гэж бодъё л доо. Асуулт тий. За энэний хардталт жишээлбэл тийм үгүй гэсэн хоёр ийм сонголттой асуулт хийхээр болъё тийм үү. За энэ нэг хийшин зөөгөөд. За бүр хөөр шийтэн дээр хадгалчих л та. За энэ дээр одоо drop down list буюу одоо ингээд сонголтод хариулт гарч ирдэг байдлаар хэрхэн хийх вэ? За дата руугаа ороод за энэ 2013-аас хойш дата зас орж ирсэн санагдаж байна. Ops-ийн програмын. За миний ашиглаж байгаа бол Ops 2019 байна. За ингээд тухайн одоо хариулт байрлах нүдээ сонгоод data validation гэдэг ийм сонголт хийгээд энэ allow гэдэг хэсгээс list гэж сонгож өгнө. За энэ source-ыг бол одоо саяныхаа нэг юун дээр сонгож үзье. Sheet 2-ын тийм үгүй гэсэн сонголтыг хийлээгээд одоо энэ дээр гараад source нь sheet 2-ын энэ хоёр одоо cell буюу нүдийг авна гэсэн утгатай. За ингээд окт арч. За тэгэнгүүт одоо ямар нэг асуулт байна гэдгийг харталтын гурвалжин сум доош гараад ирж байгаа. За энэ дээрээс бол одоо тухайн одоо санал асуулт судалгаанд хамрагдж байгаа тийм үгүй гэсэн юм сонголтоо хийгээд явах юм боломжтой. За энийг бол drop down list гэж байгаа юм аа. За ингээд drop down list буюу одоо сонголттой асуулт. Сонголттой хариултыг хэрхэн хийх талаар бяцхан зөвлөгөө хүргэлээ. Баярлалаа. Амжилт хүсье.